Ёлкны дээр байгаа 10,000 төгрөг бол ёстой гоё харагдчихсан. Яг мөнгө Зүгээр. Түүч. Яасаж гоё ёолж ямар ирсэн. гоё тасцээ. Энэ манай дунд охины төрсөн өдөр 12 сарын 1-нд болдог байхгүй юу? За. Үу тийм үү. Тэгээд жил болгон нэгэнд засаа сурт. Доохтой тэмцэх өдөр. Манай сараар нэгэн төрсөн ах. Доох эсрэг өдөр. Төрсөн юм. За таяг хамгийн чанга дээр. Битүүрийн дуу сайн сонсогдож байгаа юм тий. Хайрыг сонсож байна. За. За. За эхлэх үү. За. Сайн байцгаана уу үзэгчдээ манай Хосын жор нэвтрүүлэг маань эхэлж байна. За энэ удаа Хосын жор нэвтрүүлэг маань оролцохоор Монгол Улсын нийслэлд Улаанбаатар хотоос яг энэ цаг мөчөөс нэг гайхалтай хос холбогдоод байна. За сайн байна уу? Одоо Улаанбаатарт орой болж байгаа учраас орой минь төргийа. За орой минь дээ. Сайн байна уу? За алс олон хэдэн мянган километрийн цаанаас холбогдож байна. 7 цагийн зайнаас одоо холбогдож байна. Ихэр ч одоо ямар их холоос холбогдож байгааг нь ойлгомжтой баг тий. За манай үзэгчид бол хараад таньж байгаа хаа. Тэгэхээр манай үзэгчид бас нэг өөрсдийгөө бас нэг арай нэг өөр өнцгөөс нэг өөрсдийгөө нэг танилцуулахгүй юу. Тэгээд дээрэс нь гэр бүл болоод одоо хэр удаж байгаа вэ? Тэр талаас нь бас нэг танилцуулахгүй юу. Арай өөр өнцгөөс гэхээр юу гэсэн үг вэ? Одоо хүмүүс бол дуучин гэдгээр нь одоо айгүй сайн мэдж байгаа шүү дээ тий. Намайг пүрэв дөрж идэрч ахлан гэдэг. Тэгээд манай ойр дотны хүмүүс идрээ гэж дууддаг. За тэгээд энэ манай гэрийн ноён нуруу жоохон гоё сүр. Тэгээд намайг зэрэг самдгийн онон гэдгээ тэгээд налаах дүүрэгт төрж өссөн. Тэгээд тий ер нь бол хүмүүс оно гэж дууддаг. Налаахын тошин дээрх атмаа. Тэгээд оно тийч одоо нэг нутгийнх юм байна шүү дээ. Би бас налаахих шүү дээ. Өө за. Чидтэй налах төгсөөг бах тий. Төгсөөгүй багада буцаад нөө Улаанбаатар руу шилжээд ирсэн. Тийм. 99-р сургууль гэж байхад нь тэнд сурч ирсэн. Би ч 99-нд сураад голомцтонд сураад төгссөн. Оо за. За ингээд нутгийн юм яа. Ингэж нутгаараа л яаж. За тэгээд өнөөдөр бол энэ сайхан хосын маань жорыг бүгдээрээ сонсоход одоо бэлэн болоод байна. За тэгээд энэ хоёроос маань маш сайхан жорууд бол гарна гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд манай хосууд тэр дундаа ганц би одоо залуучууд маань ойрхон суугаарай гэдгийг хэлмээр байна. За ингээд манай нэвтрүүлгийн үндсэн бас хэд асуултууд байдаг. Тэр асуултуудыг манай дэлгөөнөө маань асуунаа. За юм асуухаас өмнө ихтэй хоёулаа баяр хүргэх хэрэгтэй. За саяхан бас 3 дахь хүүхдээ үлгэж авсан байгаа. За тэрэн баяр хүргье. За баярлалаа. Зам бас 3 дахь охиноо үлгэж аваад одоо манайх 3 охинтой болсон. Одоо яг сар 10 хоног болж байна. Оо ямар гоё. Арай жоохон байгаа юм шүү дээ. Тэгээд зам бас хормоо эсэ. Тэрэн бас баяр хүргье. За таард бас энэ бас шинэ байранд орсон тий бас. Энэ шинэ байранд орлоо. Тэгсээ нэг баяр хүргье. Танагаар үтсэн аахгүй юу? Дэлгөөнөө бүх мэдээлэл бол байна шүү дээ. Танай гэр бүл энэ мэдээж мартагдахгүй тийм амар гоё мэдээлэлүүд байна шүү дээ. Ингээ амар гоё юмнууд тохиолдсон байна шүү дээ. Энэ жил бол гайхалтай жил байсан. Энэ жил бол би одоо төрүүлээ ярьж байгаа. Ам захтаа тийм. Нөгөө энэ жил бүр энэ амьдралдаа хэзээ ч мартахааргүй сайхан жил болж өнгөрлөө. Он гараад бит хоёр голомтоо бас гал голомтоо шинээр сольсон. Тэгээд гал голомтоо солиод удаагүй байсан чинь шинэ хүн маань бэлгэнд ирсэн. Тэгээ эдрээ маань тоглолтоо байсан. Эдрийнхээ тоглолтын дээр анх удаа би хантайгаа хамтарч дуулж үзлээ. Тэгээ хамтарсан клипээ анх удаа төгсч үзчихээр. Тэгсэн. Тэгээд хөдөө орон нутгаар 21 аймаг хантайгаа бас тойрсон. Чин тэгээд хурмаа хийсэн.
Тэгж байгаа л Олон хосыг баярлалаа. чи дөө хэлэлжсэн доогаараа айгүй одоо хосуудыг хормон дээр баярлалаа. Тэгээ шинэ үнэ үлгийдэж аваад удааг байна. Тэгээд бид хоёр тэрийгэ бэлгшээгээд манай том охиныг ингэчил, дунд охиныг мөнхчил гэдэг байхгүй. Тэгээ баг охиноо 3 дахь охиноо жилдээ нэр хайгаад олдсон. Тэгээд хайц бид хоёр ярилцаар хагаад амар гоё юм гэгээлэг жил амьдрал дурсгалтай жил болсон юм чи ингээд гэгэн жил гэдэг нэр өгсөн. Баахан жилүүдтэй. Нэр амар болсон юм те нэг жилийн хугацаанд. Тий харин энэ жил ерөөс баг амьдралтаа мартааргүй сайхан жил боллоо. Тэгээ бид хоёр яриа дараа нь одоо 3 охинтой хүн чинь хүүтэй болох бодолтой байгаа шүү дээ. Тэгээд манай энэ арын явалкан дээр одоо энэ 5 6 жилийн өмнө авч ирсэн. Юу яасан те? 2 3 энэ жил байдаг байхгүй юу? 2 нэмэгтэй нэг нь эрэгтэй байдаг. Тэгээ би эрэгтэйг нь хамгийн дээр нь өлгөд байдаг байхгүй юу? Тэгсэн чинь 3 охинтой болчихсон. Одоо тэгээ нэг байгаад гэж байна. Байгаа. За тэгээ бас та хоёр чинь дахиад одоо шинэ дугаар гаргасан байгаа тий? Шинэ дууныхаа клип хийж байгаа. Тийм. Шинэ жилийн нөө. тийш мартчихсан. Сая бид хоёр дөнгөж сая нөгөө баг охноос сар хүрээд бид хоёр дууны хоолонд ороод тэгээд охиноо тэрвэл өстой клипийн дүрсчүүлээл яваал. Тэгж байгаа сая нэрээ гарсан юм байна. За баяр үргээ, та баяр үргээ. За баярлалаа. Би хүмүүс их загнуулж байна өө. За яагаад тэрвэ? Тэнийг юм уу чи нялх бийтэй ихнэрээ дагуулж байгаа. Тэгтээ ингээ гэрэлээрээ ингээд хамтдаа юм хийгээд хамтдаа ажиллаад хамтдаа ингээ бүх нэг хийхээр гоё гадтай тий. Тэгэлгүй яах вэ тэгээд ямар ч байсан нөгөө өөрсдийнхөө бас нөгөө гоё мэрэгчлэрээ тэгээд ингээ хөдөлмөрлөө явахаар чинь тэрнийх нь үр шим нь их гоё амттай шүү дээ амьдралд. За хэдүүлээ одоо та хоёрын яаж танилцсанаас эхлэе. Бид идэхтэй бас судлаа үзсэн чинь өмнөөс нөгөө нэвтрүүлгийн ярилцлаган дээр тэгээ бас ингээд яригдсан байсан. Гэтэ энэ хосын жарыг бас маш олон төрлийн насныхаа маш олон орноос хүмүүс үздэг учраас бас зөндөө олон хүмүүс сонсоогүй байгаах. Тэгэхээр та дахиад ихнээс нь яг анх яаж танилцсан тий тэр талаараа дахиад яриа. Яа. Одоо л байрлал солигдсон гэж яриад байгаа болохоос энэ хүн чи араас айгүй удаа гүйсэн. Одоо хүмүүс ярихдаа миний араас гүйсээр наваг аваассан гэдэг. Найзуудаа. Саяар яа. Одоо үнний нийлгээд үү? Тэгээд анхны харц гэдэг чинь бас байд юм билээ шүү. Залуучуудаа ярихад тий. Энэ анхны харцаар шууд мэдээж ингээд анхны харцаар шууд дурладаг хүн тий. Тэгээд тэрийг хайр болгож чадна гэдэг бол хамгийн сайхан зүйл юм шиг байна. Би нөгөө хөдөөний оюутан хөрхий. Оюутны байр. Тэгээд нөгөө Соёлын сургуулийн оюутны байр Арслантай хүрээнд байсан. Энд одоо нөгөө оюутны байранд ижсэн чинь манай хүн орж ирсэн юм аа. Оюутны байр. Оюутны байранд уу? За. Тэрнээс өмнө би нөгөө драмын юунд харж байгаагүй л дээ. Ер нь харж байгаагүй. Тэгээд оюутны байранд орж ирсэн цагаас нь хойш анхны харцаа шидэж. Тэгээд тэр цагаас хойш араас нь нэлээд гүйсэн дээ. Ер нь бол одоо олон юмар одоо нөгөө 90 хүний хэдэн их гэдэг үлээ 10 хэдэн их тэрийг одоо бүгдийг л хэрэгэлсэн баг. Нэг 10 тэрнийг арай гитрээгүй л нэг юм зөвшөөрсөн. Би нэг амар хөөрхий байна. Эдгээр намайг ингээл нөгөө орой ингээл өрөөний хаалга тогшоол гараад иргээл дуудаал. Уулзсан гэлээдэгс ахгүй. Бодсон чи иччихлээ. Тэгсэн чи нөгөө юу яагаад тэгээ дууда манай нэг найз охин идрийг бас бит хоёрыг нийлүүлэх гэж их ярнаа. Гараад ирэлтээ чи ганц уулзчихлаа гээд одоо одон тэмдэглэгээ байдаг байхгүй. Тэгээд байнга дуудаал уулзуулах гал би бас тэр тоохгүй. Тэгээд тэгж нэг өдөр уулзаж үзсэн. Ярьсан чи энэ маань өөрөө надаас ичээд байна. Доошоо хараад ингээ шал мал ингэж. Тэгж би нөө өрөөндөө ингээд ихчдээ гуравтай дөрүүлээ өрөөндөө байдаг байхгүй. Тэгээдсэн чинь бид яг нэг өрөөндөө тойр суугаа хүзэр тоглож исэн чинь гинт хаалга ингээл амар хүчтэй савжоорыг орж ирэл оноо гэлсэн чинь хойлоо үерхий гэсэн ичээл гараа. Зориг хийсэн юм биш үү? Асар том зориг байгаа үстэй. Тэгэл тэрнээс дараа бараг цагаан сарын амралт таарсан юм а тий. Тэгээ оюутнууд чинь сар гараа амраа. Тэр үед чинь нөгөө нэг эдний суманд сүлжээ байхгүй.
Тэгээ сар гар энэ надтай нэг ч холбоо байхгүй алга болсон чи би энийг өгүүлээд өөрөө. Тэгээ эренгүүд нь зөвшөөрсөн шүү дээ. Хилчээл тэгээд үлээсэн байж шүү дээ. Тэгээ юу хилчээл тэгээ яваад өгсөн юм шүү дээ. Хариугаа сонсолгүйгээр. Угаа тэгээ энэ чинь ганц мессеж ч байхгүй чи хөөрхөн шүү гэж бичээлээдэг байсан. Тэгжээ нэг өдөр гинт нэг танихгүй дугаараа сайн уу маань уу хөөрхөн шүү гэж ороод ирсэн би хинбэ гайхсан чи надаас хөөрхөн чамайг тэгжсэн юм уу тэгэл зөвшөөрсөн юм да. Ер нь бол эмэгтэй хүн чинь цаагаараа бас ингээд дасчтай юм шиг байлаа шүү дээ. Тэгээ би бол одоо оног бол надад шууд дурлсан гэж хэлэхгүй. Хараас нэлээ ингээд гүүж одоо тэр олон мэхийг хэрглэж тэгэж өжиж өөртөө дасгасан юм байна. Тэгээ гинт алга болсон чинь гинт нөгөө их санаа тавьж ийсэн байг мессеж хийсэн байхгүй болсон юм шиг юм л та. Тэгэл өгүүлээд нөгөө чи яач вэ гэдэг амар тэр орон зайн өгүүлэгдээд тэгэл ирсэн чинь ирээл жан такттай юм шүү. Эдрээ бол би одоо бодоод идэв шүү дээ. Сумандаа очиод тэр сүлжээгүй байсан одоо аз завшаач юм шиг. Гэтэ эдрээ бол сумандаа тэгээс бас юм үнгүүднэ гэж бас байх бах. Тий. Сумандаа байж захтаа бол бас оног бол нэлээд санаж исэн биз тэр сарын хугацаанд бол. Тэр манай нөгөө сумууд одоо та одоо мэдхэл багтай нөгөө сумын холбоо гэж ганцхан холбоотой. Тэрүүгээр хүн болгоо ярьдаг. Тэгээ ярихлаа тэнд байгаа одоо олон хүн байна. Тэгээд би одоо найз хүн охинтой байх юм бол энэ чи одоо миний нөгөө хүндэлдэг нөгөө сумын нөгөө нэг агч нар байгаа шүү дээ. Тэд нар одоо тэгээд эн чин ингээд ярих байх гэх тэр бас нэг хүүхэд насны нэг тийм цагаахан одоо тийм юугаар сумын холбоор 2 3 зориглож орсон. Тэгээд нэг утасны дугаарыг нээгээл тэгэл байна. Тэдтэй холбогдъё тэгээд тийм байж. Тэгээд дуудаж гал хотлоо авахгүй нэгэл яваад өгдөг. Тиймэрхүү л байсан л. Тэгээд эренгүүтээ яла. Тэгээд ирээд залгасан чинь энэ чинь бас яахгүй наа. Өө тийм за. Тэр гэж үгээд уцаар ярьсан чи. Тэгээд Улаанбаатар хотод очиод байранда оюутны байранда таарахгүй. Тэгээд 3 сарын 5 гээл бас нэг гадаа гой дулаарцсан нэх тийм гоё байсан. Алтан гахай тажил. Тэгээд юу яасан. Одоо энэ миний энэ 100 гарын алган дээр зөвшөөрөв гэж гар үсгэн зураад. Тэрнээс хойш одоо 13 жил. 12 жил одоо үгээр. Хандлан сууж хамтдаа амьдарч байна да. Оо ямар гоё юм бэ тий. Том охин нь одоо хэдэн настай вэ? Одоо 11 хүрч. Ямар гоё юм бэ тий. 12 жил. Зэрэгцээд өсөөд. Хамгийн өөрхөн нь нөгөө аав ээж нарыгаа 40 хэдтэй 43 4-тэй өвөө юм болгосон. Танаа аав ээж нарын 40 хэдтэй байх нь уу? Тий, залуухан. За тэгээ ингээд сонсон ч амар гоё ингээд нөгөө нэг яг оюутан насны ингээд бүх юмуд нь марыг өмнөөс нь төсөөлөгдөл харагдаж шв. Тэгээ энэс хойш ингээд 10 хэдэн жил хамтдаа байсан гэхэлэр зөндөө олон зүйлийг хамтдаа туулсан байх. Тэгээд манай бас үзэж байгаа залуучуудад бас үлгэр жишээ болоод өнөөдөр хүртэл хамт байсан та хоёрт биеиндээ талархаж явдаг зүйл биш үү л их baах тий. Тэгтээ яг ингээл ширээн дээр суугаад заа чи сонсч би чамд ингэж юм талархдаг. Энтэр гэл хүн ярихгүй шүү дээ баг. Тэгэхээр өнөөдөр бас ингээд олон хүмүүс үлгэр дүрэл болгоод дээрээс нь та хоёр бас биеиндээ яг ингээд чин сэтгэлээсээ юунд хамгийн их талархаж явдгаа хэлээч гэж боож. Биенийхаа шүү. Тий биенийхаа. Бодож байгаагүй байна. Гэтэ би бол ингэж боддээ. Одоо эмэгтэй хүнийхээ зүгээс бол эмэгтэй хүн амьдралынхаа ханыг маш зөв сонгох хэрэгтэй болов. Маш зөв. Одоо ер нь бол сүүлийн үед бол одоо ингэж танаа нэвтрүүлэг бол айгүй сайхан юм хосуудад аз жаргал те ингээд юм инээд хөр бэлгэсээр гоё нэвтрүүлэг болцсон бит хоёроос айгүй дуртай хүлээж авсан. Тэгээ сүүлийн үед бол ингээд нөгөө үеийн найзуудаас ч юм уу ер нь гэр бүл салалт айгүй их ингээд нөгөө сонсогдоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрэнд би жоохон эмзэглэж авдээ. Ягаад чи тэнд одоо ингээд зүгээр гимгүү ингээд аав ээжигээ зориод ирсэн хүүхэд айгүй юм сэтгэлийн шарахтай юм зовлонтой нүдтэй ингээд байгаад байгаа надад мэдрэгдээд байдаг байхгүй. Тэгээ би одоо эдрээ тойрч гэсэн ингээд айл болох үр хүүхдийн одоо жоох хүүхдийн элэг бүтэн жаргалтай харцсны төлөө гэж ер нь бол дуу хоолойгоо нэгтгэхийг айгүй хүсдэг байхгүй. Тэгээ би бол хандаа мэдээж маш их юм талархалгүй яг бит хоёр ч ингээл одоо ярихлаар ингээд Улаанбаатар хотын ингээд
байр түрээсэлж үзээгүй газар гэж байдгүй байхгүй. Тэгээд айлын карма өрөөнөөс эхлээл нэг өрөө олоод тэгэл ингээл нэг хаусны нэг өрөө мөрөө хүртэл түрээсэлж үзэл тэгэл хамтдаа бит хоёр айгаа удаа явцгаа. Тэгээд тэр алганд ингээл хантайгаа хамтдаа явж исэн чамдаа маш их баярлалаа. Тэнийг тэгээд ер нь бол урлагийн эмэгтэй хүн ялангуяа бас нөгөө хань ижил нь маш сайн ойлгодог байх хэрэгтэй юм шиг байдгийг. Яг бид нөгөө хөдөө орон нутгийн мутгаар айгүй их тоглолтоор явна. Бараг сар мар ингээл тоглолтоор явчих. Тэнгүүд 2 хүүхэд эхлээл 2-оос одоо 3 болно. 3 болно. Тэгээд тэр үед ар гэр яг ингээл баталгаатай бас найдвартай эрэгтэй хүн ч бас тэгэж хариуцж үлдэх нь хэцүү шттэ. Тэгэхэд чи миний анч яг ингээл хүүхдүүд өвдөж зовхгүй санаа зовхгүй байж идэг байхгүй. Тэгээд тэр болгонд ингээд жаргалтай сайхан байж идэг хайртай баярлалаа. Тэгээ бас ингээл нөгөө X-дүүд чи ер нь бол ингээл орой л дандаа тоглолттой байдаг штэ. Тэнгүүт юу яадаг байхгүй юу? Ингээл бүх гоё айлын эмгтээчүүд ингээл орой гоё ажиллаа тараал, дэлгүүр ороод хоол хүнсний амиг цуглуулаад хараад хоолоо их гэлээж байгаа би өстө зөрөөлж гээл ажил руугаа явж идэг байхгүй юу? Тэгэл нөхрийгөө ингээд нөгөө гаднаас ажил төрлөө амжуулаад ирсэн халуун хоол цай маа байхгүй. Тэгэл тэр болгоныг ойлгоод өдөө болтол хамт өдөө болтол ойлгоод хамт явж байгаа чамдаа баярлалаа. Цаларгаж явдаг шүү. Би нэрээ та хоёрыг сая надад асуултыг асууж нэг зүйлийг амар боддог байсан ер нь. Тэгээд бишүүхээ чи гэдэг юм ичээч юм өөрт нь хэлж чаддаг юм. Одоо энэ бас нэг тайрынхаа урилгыг аваад боломжийг аваад анх бол анхны харцаар нэг одоо охинд дурлаж те амьдралыг сайхан болгоно гэдээ одоо их гэгээлэг мөрөдөлтэй явж байсан байна. Тэгээд хайр одоо ингээ үргэлж ундраад байгаа юм санагдав. Миний том охин гарч ирээл хайр маань 2 үржигдээл. Тэгээд одоо дунд охин маань гарч ирээл 3 үржигдээл. Одоо хамгийн сүүлд бага охин маань гарч ирээ одоо 4 үржигдсэн. Би одоо нэг хүнийг хайрлж эхэлсэн бол одоо 4 хүнийг одоо яг чин сэтгэлээсээ хайрлж тэгээ амьдралаа сайхан авч явахын төлөө бас зүтгэх ёстой. Цуцхгүйгээр ядрахгүйгээр зүтгэх ёстой. Тэгээд хайрыг маань үржүүлж хайрыг маань одоо тий үргэлж юм баялаг улам юм сайхан тансаг болгож байгаа. Хандаа нэр их талхаж явдаа шүү. Баярлалаа чамд. Баярлалаа өөрхий. Нэрэл яг ингэ хайрыг үржүүлж өгч байгаа юм биш үү? Эмэгтэй хүмүүс чинь. Тийм. Энэ үгийг л бас хэлье гэж бодож байсан юм байна. Тэгээд та хоёрынхаа нэвтрүүлгийн завшаанаар хэлээ. Одоо эн чинь ингээд хадгалагдаад түүх болоод үлдэн шүү дээ. Тийм. Тэгээд магадгүй энэ чинь ингээд танаа хүүхдүүд том болоод үзэн намайг багахад аав ээж ийм гоё үг хэлжсэн байж тээ гээл тий. За дараагийн асуултаа асуух. Дараагийн асуулт болохоор та хоёрын хамгийн их одоо сэтгэлд чинь үлдсэн байдаг дурсамж юу вэ? Та хоёрын хамт өнгөрүүлсэн хамгийн их одоо сэтгэл догтлуулсан. Одоо жишээ нь одоо эдрээ ингээл оног санахтаа ингээл хамгийн түрүүнд орж ирдэг дурсамж тий. Хайр нүрдэг ч юм уу тий. Үйл явдал юу байж болох вэ? Би одоо ингээл нөхрөө төлөөлөл өмнөр нь орол яриад байдаг. US би оюутны байранд бит хоёр анх байж байгаа яг нөө хавар ингээл үерхэд удааг үсч анхны бороо орсон. Тэгээ нөө яг ингээд бороо амар гоё дуграал ингээд. Тэгээ би бороонд аягүй дуртай байхгүй юу? Тэгсэн чи идрээ намаа шүн сэрээгээд хараа бороо орж ингээд бит хоёр балкон дээр гараа хоёр давхрын балконтай өрөөнд арай тансаг оюутан. Балконтой өрөөнд дээр гараад хойлоо жоох юм нөгөө нэмгэхгүй уцтай гарч тэгээ даараад би нэгээ тэрвээ тэгээ борооны туслан ингээд яг хойлоо ингээд гоё юм те гэд ярьжсэн байхгүй. Тэгээ тэр одоо айгүй тод санагдтыг. Тэгээ бороо орохлоор одоо идрээ тэрийг юусаа мартдаг. Хаврын яг хамгийн анхны бороо орсон өдөр идрээ хөдөөж явж ирсэн яг над руу хайраа бороо орж ийн гэж ярьдаг. Тийм бэ. Ямар гоё юм. Идрийн хувьд за. Миний хувьд бүр одоо мартагдахгүй хаяа ингээд хотын гудмаар явж байгаа юм. Тэр дундаа тэр үйлдвэрчний хэвлийн тэндээс явж байхдаа боддог баян ингээд сэтгэлд нэг хаяа зурсаг авчихдаг. Үйлдвэрчний хэвлээс одоо арслантай гүр хүртэл гаранд нь хурж ядаад хаяа ингээд гарнаас нь атгах шүү дээ. Мэдчихэж шүү дээ. Ингээс нэг хаяа ахалтаа таарах. Шүргэж бүргээд. Тэгээд бараг тэр цэцэг төвийн тэндээс би гарын бариад
Тэгээд асандаг өрөөртөл гарнаас нь ингээ амар гоё хатгаад Аа. ирсэн. Тэр одоо бид хоёрын миний одоо хүйс штэ. Тийм амар гоё армаа. Баянга хаяа ингээ зурслыг ороод ирдэг. Тэгээд тэр нэг гаранд нь ингээ одоо хурчүүл яах бол одоо намайг одоо болооч их болоо яах вэ гэдэг амар сандраад тэгж байгаа цэцэг дөө жоохон өнгөрөөд гарнаас нь айгүй ингээ барьсан чи ингээ өгч байна. Цаахгүй байна гэж. Тэгэхээр нэлээд чангаатаад. Тэгээд бүр тавихгүй юм шиг ингээ алхацсан. Тэгээд бүр оюутны байр хүртлээ бүр тэгэж яваад тэр амар гоё тийм нэг гадаа хүүтэн байсан. Гэхдээ нэг тийм бүр ямар ч дотроос тийм даарх тийм энэ бол ч хаанч ярьж байгаагүй миний сонио юм шүү. Тэгээ энэ бол одоо тийм хамт байсан. Бараг тэр зам бас нэг 104 замаас арсландаа гүрч хол шүү дээ тий. Амар хурдан өнгөрчихсэн тэр цаг. Тэгээд тэр нэг тийм гоё амар тийм сэтгэл нэг тийм дурсамжтай. Мэдээж амьдрал зөндөө гоё зүйл байлгүй яах вэ тий. Тэгээд сэтгэлд байх гоё дурсгалтай зүйл тэр санагдаад байдсан шүү дээ миний хувьд. Тэгээд одоо ингээд эргээл ингээд бодохоор чи ингээд хамгийн дурсамжтай мөч хамгийн гоё байсан мөч нь ингээд эргээ бодохоор хамгийн энгийн байсан үеүүд нэг орж ирж байгаа ч тий. Яг үнэ. Тийм байгаа. Тэрнээс ш одоо ингээл одоо тийм найр наадам цуг явж ийсэн ингэж ийсэн эдгээр нэг тийм тод үлддэггүй энгийн тийм байсан үеийн л тод үлддэг юм шиг байгаа. Тэр дундаа нөгөө яг тэр нэг ястаа нэг энгийн те нөгөө гинэн томоогүй тэр нэг залуу насны юм те бүр яг ингээд сэтгэл байж байгаа шүү. Тэгэхээр яг одоо ч тэгээ 3 хүүхдээ. Тэр харин одоо би яг энүүгээр далимдуулаад бас дөнгөж шинхэн байгаа залуу хосуудтай хэлэхдээ одоо яг эд үерхэд эхэлж байгаа дөнгөж эхэлж байгаа энэ нандин үеуд айгүй гоё те дурсамжаар дүүрэн өнгөрүүлээрээ та хоёр ингээ гэр бүл болоод 10 хэдэн жилийн дараа эргээ ботход хамгийн түрүү яг энэ үеуд чинь дурсагдж үлддэг шүү гэдгийг л тодтогч хэлэх гээд байгаа байхгүй юу? Тийм. За нэрээ залуучуудаа нэр захиж хэлгээд яснаа нэг дурсгалтай дурсамжтай зүйлүүд чи эргээд ингээд яг ингээ бодохоор тэднэр нь орж ирдэг шүү дээ тий. Тэгэхээр тийм мөчүүдийг л их гоё хамтдаа байж гоё өнгөрүүлмээр юм санагдав. Гоё түүхийг бүтээгээрээ тий. Яа. Өнөөдөр яг ингээд нэг одоо бол яг залуучууд бас адилхан бит хоёрын зарчмаар л зарим нь яваах. Тэгэл тэр болгон ингээд тохиолдож байгаа саад бэрхшээл бол нэг тийм том асуудал юусоо биш шүү. Дараа нь эргээ харахад бол амар одоо ингээд харахад тэр өнгөрүүлсэн амьдрал бит хоёрт аягүй амттай байхгүй юу? Им эргээ бодоход аягүй дурсамжтай. Бид хоёр бүр нэг байрнаас хөөгдөж байгаа. Түрээсээ мөнгөийг өгч чадсан. Бид хоёр би хичээлээ тараал ирсэн чинь бит хоёр нэг бодос модсгон те. Тэгээд нэг галтгооны бах юм амтаас бит хоёрын юмыг бүр ингээд коридортой гаргаад. Зоо. Гэхдээ ингээд яа тэр болгоны ингээд туурж өнгөрүүлсэн амьдрал учраас бит хоёрын хувьд аягүй үнэтэй байхгүй юу? Тэгээ тийм болохоор одоо ингээд залуу хосуудаа ч гэсэн зөвлөхөд энэ болгоо ингээд та хэдийн амьдрал гоё дурсамж нэмээд маш сайхан эргээд бодоход юм нандин байдаг учраас одоо яг өмнө чинь тулгарч байгаа асуудал бол тийм юм хүнд биш шүү. Сайн сайхан үр хүүхдүүдийнхаа төлөө тэр болгоны гоё ингээд хамтдаа дандаа сүрж сэтгэлээр бити унаарай тий. Мөрөөдлөл хамтдаа бүтээг явах бүх зүйл дараа нь болцсон байт юм байна лөө. Бас нэг сонирн болгоод асуухад хоёр гэр бүл болоод хамгийн анхны яг гэр бүлдээ зориулж авч исэн зүйлс юу байсан бэ? Гэртээ авсан ч юм уу тий? Тийм үү. Залуутайгаа авч исэн. Тэрийг хизээ авч исэн. Яг оюутан байх. Нэг яг нэг л ороод. Оюутан байх. Тий. Тэгээ манай хадам ээж нөгөө бас нэг юм бид хоёрыг ингээл хамтдаа ингээд хөөхтэй болоо ингээд оюутны байранд юм нөгөө гурил илддэг гамбан зүүн мэт те. Тий, гамбан. Бид хоёр өөрсдийнхөө мөнгөөр бол халуунд гаргасан. Ямар хөөргий. Тэр бол хизээж мартагдахгүй байгаа юм бас л тий. Харин Би тэрийг ерөөсөө санахгүй байгаа байхгүй юу? Би болохоор амар юм том шкам нэг нарантуулаад яваад авчихсан. Тэгсэн чи идрээ болохоор хамгийн халуунд байгаа. хүн чинь хаад иж Хамгийн анхны хэрэгцээ. За заримдаа нэг фэйсбүүкээр ингээ явж хагаад хов хоосон байранд ингээд нэг дөнгөж гуцтай байгаа нэг аз жаргалтай амар гоё яж идэг штэ. Аяр шамар ингээд тэгээ тэнд нэг юм халуунтайгаа найзтай. Тэгээ шууд зорос гэж аваад ирнэ өстэй. Тий.
халуунтойгоо нөгөө тухайн үед бас залуу ихэд муу. Тэр үед чи яг халуунтойгоо ид хүчээ авсан. Ингэж авсан. Тийм тоо ер нь хаасаг байдаг гэсэн шүү дээ. Тий. Одоо л харин нөгөө аюу олон хүүхд мөхт ингээд түлэгдээд аюулгүй байдал мэдлээд хэрэглэхэ болчиход байгаа юм. Нэг хэсэг бол яг бидний дөнгөж оюутан болж байгаад битүү байсан. За тэр. За одоо манай залуучуудын хамгийн их мэдхийг хүсдэг нэг зүйл байгаа. Аль руу та хоёр хэлсэн. Нөх хүнд хэзээ юм тохиолдвол одоо бити шантраараа гэж ярьжсэн шүү дээ. Яг тэрэн шиг нөгөө хоорондоо ингээд муудалцах ч юм уу эсвэл үйл ажиллагаах тий. Ямар нэг юм бэрхшээл ингээд амьдрал мэдээж хосуудад гарч ирнэ. Тэгээд тэр үеүүдэд та хоёрын хувьд ямар жор бий болсон бэ? Энэ 11 жилийн хугацаанд. Одоо нэгэн дугаалдаг ч юм уу эсвэл одоо яадаг чинь тий. Та хоёр яг хувийн чи өөрсдийн жор тэрэн дээр. Тэр одоо үл ойлгоцож байгаа тэр тэгэхээр чи эмгтэй хүний нарийн нанд юм аа. Тэгэх юм бол заавал нөгөө одоо тэгэхээр та хоёрыг үүссэн хасаа заавал та хоёрыг дурайхгүй ч гэсэн ингээл нэг олон асуудаас бас өөрсөндөө ингээд хэрэгтэйг бас мэдээд авчвал дараанаас нэрээ тэгчүүл зүгээр гээд заавал өөртөө алдчихиж ухаарлахгүйгээр тий. Гэхдээ ер нь бол хоол ёстой хоол молны давс пэрсэн таарсан байл гоё гэдэг чинь тэгээ амьдрал ч гэсэн маргаангүй амьдрал гэж бол хизээч байхгүй. Энэ бол бүр бичгтэйг хуйлаа. Виктория бол маргааш нь Виктория хойлоо жоох юм нөгөө би эсвэл бол тэгж боддгийг нөгөө урлагийн хүн болохоор тийм юм хойлоо юм заавал сэтгэлээ ингэж гаргаж нэг төс гэж ингэж тэгжээ тайвширдаг байхгүй. За хойлоо нэг ингэж хойлоо асчингуудаа тэгээ хойлоо ингэж 30 минут болохгүй тэр чигээр тэрийг мартаад тэгээ бараг хөөе хайраа гэж өмнөх нь муудалчихсан эргээд хайраа гэждэг байхгүй. Тэгээ нөгөө нэр түрүүн би ууралсан. Тэгждэг. Тэгээ тийм болохоор тэр нь бараг нэг юм айгуу тийм нэг амар ч юм шиг заа юм шиг л хүнд. Надад бол тийг санагдаад тий. Тэгвэл нөгөө бүгшаал ингээл өөртөө өвөөж хэлж чадахгүй тэгээд идэг хүмүүс байдаг штэ тий. Би бол тийм биш шууд нэг бол хэлэхгүй бол тэгэл уурлаал тэгээ байж идэг байхгүй. Тэгээ тэр нэг зүгээр нэг эмгхтэй хүнд бас хаяадаа ч гэсэн нэр ингэчмэр юм байна да гэж бодож юмаа л заа юм билээ. Тэгээд ер нь бол нэг муудалцснаа ч одоо тэгээ хоорондоо муудалцсан ч гэж бодгоо болчихдээ юм. Сүлрүүгээр одоо муудалцлаа гэд үгийн муухай ч юм уу шүү дээ. Тэгээд мэдээж залуу дөнгөж нийлж явахдаа тэгэл хоёр өөр одоо айл хүмүүцсэн хүмүүсийн зан арин шиг мэдээж таахгүй шүү дээ. Хайдээ байсан ч л байнга л хэрэлдэжээдэг нэг одоо жижигхэн юм дээрс болоод хэрүүл үсдэг шүү дээ. Ер нь бол тэр болгоныг ер нь ингээл нэр 11 жилийн турш бас ингээд бас нэг жор бий болт юм шүү. Миний хувьд бол одоо бас ингээд зарим зүйл дээр дандаа буулт юм. Зарим зүйлдээ ч ер нь бүх зүйл дээр. Тий. Тэгээд хамгийн гол нь буулт хийчээд эргээд бид хоёр ярилцдаг байхгүй. Харин чи тэн дээр нэг тийм зан гаргасан уг нь хайрхан буруу биш байсан те. Тэгэл тэгсэн би тэгсэн гэдэг ингээд тэгхгүйгээр бас ингээ хоёлаа ингээл хэрэлдээл ингээл дэвэргээл те ингээл нэг рүү өгийн мохоо шидэл ингэж явахаар нэг нь ингээд эсвэл гараа авчдаг ч юм уу. Тэгээд бид хоёрын хувьд бол ингээл янз заримдаа оонод уурчдаг. Заримдаа би дугаалч. Эсвэл би гараа авчих. Тэгээ байж байгаа эргэж орж ирээд би хамгийн түрүүнд дуучлах гэж харийг авчлаарай. Тань муухай нэлээ. За стан уучлаарай. Энэ миний буруу. Тэгээд дахиад тэр явдлыг хэсэг мартуулж гад дараа нь харин тэр чиний буруу. Тэгэнгүүт нэрээ тийм ээ харин буруу байсан. Тэгээд бүр нэг 2 3 хоногийн дараа намайг уучлаарай. Тэгэхээр ер нь бол нөгөө тухайн үед ингээ жоохон контролтой байх бол тий болохгүй юм санагдаад байдаг шүү дээ. Тэр дундаа эр хүн бол ер нь байнг болтыг хэрэгтэй. Дараа нь бурууг нь ойлгуулж хэрэгтэй тий. Нарийн буруу байсан шүү. Энэ жил ягаад чи ерөөс нэг муудалцснаа санах байгаа юм тий. Муудалцсан. Тэрний үү. Хайрос үнээр. Оо санал зөрлөлцсөн. Яг зөрлөлт юм байлээ. Үгүй ээ тэгэн үгүй тэгээд. Инкмээр өнгөхгүй ээ. Тэр чинь муудалцсан шүү дээ. Санал зөрлөлт тий. Тэгээ манай сая эдрийн хэлснийг бас манай залуу осууд бас сайн олж одоо бүр болдог бол бичиж авчмаар санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ ирчүүд бид яг эд тэр муудалцж явах эд үл ойлголцож явах тэр яг акшнд нь ирчүүд бид буулт хийгээд өгчих юм бол эмгтээчүүд аяанда тий яваандаа ингээ зөөлрөөд тэгээд дараа нь тэр чинь ингээ ярилцаад учраа олчдгоо. Энийг бол Орсын хос болгон бол хэлж байгаа. Хос болгон маань ирчүүд нь бол хамгийн түрүүн буулт хийж өгдгөө гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр манай ирчүүд бас энэ дээр анхаараарай.
гээл одоо эмгтэн үнтэй зэрэгцээл ингээл тэ асаад зэрэгцээл муудалцаад ах юм бол хэрүүл нэхээлөө. тий ингээд ах юм бол энэ ингээд цааш үргэлжлээл яадаг шүү гэдгийг бол бас ингээд манай 11 жилийн туршлагатай осууд маань мөн адил хэлж байна. Тийм байна. За тэгээд бас нэг сайхан одоо яг энэ асуултын араас залгаад нэг хэлдэг юм нь юу вэ гэхээр одоо би биендээ сайхан амлалт өгөх хэсэг эхэлж байна. За тэгэхээр та хоёрт одоо ийм сайхан болцоог одоо бид тээр олгож байна. Заавал том юм амлах шаардлагагүй. Яг өөрийнхөө бодож байгаагаар насан туршдаа хамт байх хугацаанд би бол энэ амлалтанд хүрч чадна гэсэн амлалтаар би биендээ энэ цаг мөчтөөс амлах юм хэрэгтэй байгаа. Тэгээ манайх бол араас нь амлалтыг нэгдэг. Амлалтанд хүрж гин үү гэлөө тий. Харин чамд 20 жилийн дараа их тэнгэрийн амд Их тэнгэрийн амд. Би айгүй биелэх угаасаа биелэх юм амлаж байна. Одон авч нуган үриж Яа За тэгээд ер нь бол бас нэг амлаж байгаа амлалтаа бодолтой ихгүй болохгүй байх шүү. Энд ч бас юм асуудал шүү. Миний холоогоос тодорхой. За ямар ч хэлсэн би одоо 3 охинтой болсон юм чи эрэгтэй хүн мэдээж бас нэг хүү ингээл хүсээд л хэдэж шүү. Тэгээд яаж ижаад нэг төлөвлөгөө тэгээд нэг хүүдэ болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд одон авнаа л гэж амлая да. За идрэг. За тэгээд би бол жоохон томооч ба. Мэдээж одоо ингээд годмаар ингээд нэг настай өвөө эмээнэрийн хөтөлцөө авах шиг хайр харж ирсэн үү? Ам хөөрхөн байдаг те. Тэгээд ястаа нэг өвөө эмээ болон болтлоо. Гараас нь тавихгүйгээр тэгэл амьдралыг одоо туулнаа л гэж хантайхан амлая. Энэ бол бас их тийм нандаа амлалт болоо гэж дотроо бодож байна. За баярлалаа. Энд ч бол үнэнч байна. Яна цаанд тий. За тэгээд та хоёр маань амлалтандаа хүрээрээ араас чинь нэхий шүү. Энэ айгуус гэдэг. Дөрөвдөө өвөө эмээ болж амлалтаа гэж явчих. За тэгээд бидний бас нэг асуух хэрэгтэй нэг зүйл байгаа. Тэр нь болохоор манай нөгөө нэвтрүүлгийн үзэж байгаа хүмүүсийн нөгөө насныхын англи энтрийг харсан байхгүй. Тэсэн чи дийлийнхэн дандаа яг нэг залуу осод байгаад байгаа. Мэдээж бас бидрээс ах их нар бол бас үздэг. Тэг хүн болгон үзэж байгаа шалтгаан нь ерөөсөө ингээд нөгөө өөр гэр бүлээс юм шинийг мэдэж авъя, гэр бүлдээ ингээд апдейт хий те. Ингээ харилцаанд арай нэг шинэлэг тийм уур амьсгалыг бий болгох гэсэн нэг тийм хүмүүс хөвчлэн ханддаг юм билээ. Тэгээ тийм мессежүүд бас ирдэг. Тэгэхээр та хоёрын зүгээс бусад хосуудтай бас харилцаанд илүү анхаарах, харилцаагаа илүү сайжруулах юм уу те? Эсвэл одоо шинээр эхэлж байгаа бол яавал ер нь илүү бие бинийгээ хурдан таньж болох уу ч гэдэг юм уу? Тэр талаар ингээд та хоёрын яг зөвлөгөө өгвөл. За тэгээд залуу дөнгөж одоо би түрүү бас нэг ярианд дурдсан шүү дээ. Хоёр ингээд шал өөр одоо хүмүүжлтэй айлд өссөн хүмүүсийн мэдээж зан харьцаа бол таарахгүй тодорхой. Хайр сэтгэл гэж нэг хамгийн нандин байгаа шүү дээ дунд нь тий. Тэр хайр сэтгэлээ ингээл гоё одоо нэг усалдаг бол услаад гоё дэврэгдэг бол дэвэргээл хасаадаг бол хасаагаад хамгийн гол нь тэр л нандин зүйл байгаа шүү дээ. Тэрнээс тэгээд ямар нэгэн зүйлийг бол одоо дандаа нэг тийм эргээр хараад биеиндээ байн одоо түрүүн ярьдаг шиг буулт хийгээл тий. Ингээд л байх юм бол тэр амьдрал эргээд 10 жилийн дараа харахад 5 жилийн дараа харахад чи тэр яагаад тийм дэр муудалцдаг байсан те ингээл одоо ингээл таарч юм ярьдаг шүү дээ. Ерөө харам жижиг юм дэр яах гэж ингээл муудалцдаг байсан болоо. Тэгэхээр нэг тань гэдэг бол бас хугацаа тийм ээ. Тэгтээ хурдан танихын тулд бол ер нь бол нэгэндээ л одоо тэгэл тэр тайртай юм аа байнга л гэж. Тэрнээс өнөөдөр тэр нэг хайр гэдэг зүйлээ ингэж байж гал гинт өнөөдөр хэрэлтжээл те. Хойдод харахгүй нэгэл салаа явах. Тэр бол нэг тийм юу биш юм шиг л шүү. Тэгэл мэдээж хайртай юм бол үргэлж сэтгэлээ уудалж ийл гэдэг юм хэлээд байна шүү дээ тий. Яг ер нь бол ингээд залуу хосоодаа бас зөвлөхөд хүм ингээл аав ээж болчоод бие биендээ зарцуулах цаг зав айгу бага болчтой юм шиг үлээ анх дөнгөж танилцаж ингээд уулзж байгаа бодоход тэгээд ер нь бол ингээд одоо идрээд тод гэдэг хаяа нэг ингээд 2 охиноо одоо 3 охиноо ингээд ер нь одоо сартаа бол тэр арайч бас гарч марч амжаагүй л юм л та.
Тэгээ ер нь ингээ октодоо эмээ өвөд нь үлдээж байгаа ч юм уу ингээд хаяа хойлохнаа амралтын газар мазар очиж амрах ч юм уу эсвэл ядаж нэг савн спа ороод алжаалаа тайлцдаг ч юм уу ингэж нэг нөгөө хойлохнаа цагийг бас зориулахыг сүүлийн үед айгүй хүсдэг болоод байгаа. Ер нь бол бас тэр айгүй зөв юм шиг үлээ. Хүүхдтэй болоод хүүхдтэй ингээд түүртэд байдаг юм шиг үлээ шүү дээ. Бас би одоо ингээд бодож байгаа анхны охин дээр бол хоёулаа тэгж мөснөх явж байгаагүй тий. Тэгээл ер нь дараа нь ингээд бодглохлоор бас тэр бас их чухал юм шиг санагдсан шүү. Түрүүн та хоёрын маань ярьдаг шиг яг л тийм байхгүй нөө дандаа тийм гоё дурсамжийг л байнг үлдээж байгаа юм тий. Тий. За тэгэхээр би бас нэг зүйлийг бас сонирхож асуумаар байна. За мэдээж 10 жилдээ байхдаа Оно бас нэг тим гэр бүлтэй олон доо, ийм хүнтэй болон доо, ийм амьдрал бүтээнтэй гэж мөрөөдөөл төсөөлж исэн байх идрээч мөн ялгаагүй те. Тэгтэл өнөөдөр ингээд гэр бүлтэй болоод ингэсэн Оно идрээ 2 10 жилдээ байсан Оно идрээ 2-ийн өөрчлөлтүүдийг бас сонсомоор байна. Тэгээд яг мөрөөдж исэн шиг амьдрал нь одоо яг тэгж одоо ингээд сайхан дардан байна уу, байсан уу бас тэрийг бас асуумаар байна. Би сая хайрга тоглолтын дээр хайрга тоглолтын дээр яг ингээд үгээ хэлсэн. Чи илүү надаа мөрөөдлөөс илүү гээд би илүү чи илүү. Чиний бичлэг дээр лөө. Чи тэр бүр. Өрсөлдөө уучраач болохоо. Энэ хэлснээ мэдгүй уусан юм шиг. Яг хинээс мэддэггүй. Чи бичлэг дээр илүү. Тийш. Оо түл би идрэг юу хийсэн. Өөрөө юм шиг санагдаад. Яг өөрөө юм шиг яг чи. Ингэж л энэгсэн дасч. Ичтэй амьдч бай да. Гэтэ ер нь бол яг хүн болгоно л амьдралаа аюу гоёор төсөөлжтэй маш сайхан. Гэтэ миний бол бас төсөөлж мөрөөдж ирснээс би ингэсэн. Манай нэг ихч ингээл гэртэн ингээл орохлоор нөхрийгөө костюм бижакийг индүүдээ л ээж идэгс охой. Тэгээ тэр нь индүүдэхэд айгүй хэцүү харагдаад. Тэгээ би 10 жил тахта за яста тань шиг л ийм костюм бижак өмсдөг ийм хүнтэй суухгүй юм шиг яста. Би бол ингэж чадахгүй юм байна гэл амар ярьжсэн байхгүй. Тэр чи одоо амьдрал дээр яг тэр костюм бижакаараа хоолоо авч идэх. Тэгэхээр нэг амьдралд нэг ам гарч болохгүй гэдэг шиг одоо би бол тэгээ яг миний бол тэгтээ төсөөлж мөрөөдчихснээс бас илүү сайхан амьдрал надад бол заяасан. Тэгээд ийм сайхан ер нь амьдралыг авч яваа эр хүн ноён нуруугаас их шалтгаалдаг ш. Тэгээд энэ амьдралыг ингэж одоо сайхан авч яваа гэрэлтэй гэгээд авч яваа хайртаа зөндөөх баярлалаа хайртай шүү. Тэгээд эдрээ яг өөрчлөгдсөн өөрчлөлтүүдийг хэлээч тий. Ганц би байх байсан эдрээ гэр бүлтэй Онотой танилцаад яг нэг гэрт орсон эдрээ 2 юу н өөрчлөгдсөн нь яг л хэвээрэл байна уу? Мэдээж юм өөрчлөгдөн шүү дээ. Тэгээ 10 жил байхад би ер нь ингээд оюутан болоод ч тэр юм уу нэг тийм элэг бүтэн сайхан амьдрал те. Тийм л юм ингээ амар боддог байсан байхгүй. За би бол өстой нэг оюут ойн тоондоо хизээж одоо хүүхд өнчрөхгүй ч гэдэг юм уу те. Ингээл нэг тийм тэгээд тэр утгаараач тэр гэдэг юм уу ингээл нэг тийм халуун дулаан гоё амьдралыг боддог. Тэрний одоо тэр нэг одоо тэр эд материалын ч одоо боддог л байсан баг л да тухайн үед нэг тийм үг. Тэгээ одоо бол бид хоёр бол ямар ч байсан амьдралаа бас энэ залуучуудынхаа хувьд тий залуу хүмүүсийн хувьд бас лайтахан л авч явж байгаа л гэж бас дотроо боддtiin нөгөө байгаадаа бас ингээд нэг сайхан хангалуун баг тий. Тухайн үеийн яг хүүхэд ахуйд ингээд боддог байсан тэр бодол маань одоо ингээд амьдралд маань ч гэсэн ингээд нэг тийм чиг бас юм нэг зөв зүйлийг бас ингээд тариа яваад байдаг байх ч боддог. Тэгээд дандаа л ингээл нэг сайхан гэр орноо сайхан инээ төөртэй байлгахаар үр хүүхдээ гоо жаргалтай байлгахын төлөө ингээд хичээгээд явдаг. Тэгээд мэдээж амьдралд эд материал гэдэг нь хэрэгтэй байна. Мөнгө бол хэрэгтэй байна. Залуучууд ялангуяа дөнгөж одоо ханилж байгаа залуучуудад хэрэгтэй байгаа. Гэхдээ мөрөөдөлтөө өмч байгаа л ингээд явах юм бол амьдрал андаа л тийм шиг байлээ. Болдсон юм шиг байна тийм ээ. Тэгээ хамгийн гол нь нэгэндээ л одоо тэгэл одоо бүх зүйлээ л одоо зориулаад явах хэрэгтэй. Тэгээ миний одоо тэр хүүхэд насны одоо бодож исэн тэр амьдралыг одоо үзэж исэн үзэл маань өнөөдөр бол ингээд дахиад шал өөр болж шít. Ингээд одоо ингээд хараад байгаа хөө эхнийхээ хүүхэд дээр би ингээд за нэг тэг нэг хүүхдээ нэг ингээд сайхан хоолтой за нэг өстой нэг хуучны 0 евро гэж өгсөн шүү дээ энэ хуучны байрууд. Тийм л өрөөнд орчих юм бол одоо би тэгэл амьдрал тасгалаа тий. Ингээд сайхан болно доо гэж.
Тэгээд хоёр дахь хүүхдээ гаргаж ирсэн чи хүн чинь бас ингээд бас амьдрал арай буур суурьтай болоод за хүүхдүүдээ яаж гоё ингээд аз жаргалтай байлгах уу тий яавал энэ гэрт дотор дандаа дулаан аваар амьсгалыг ингээд бүрдүүлж явах уу яавал илүү цагийг өнгөрөөх үү хамт гэрт гэр бүлтэйг өнгөрөөх үү одоо 3 дахь хүүхдээ гаргаад ирсэн чинь одоо 30 ч гарч бас сонирн болд юм биш ер нь хүн нэг би ингээд анзаараад байхад ер нь жил ирэх тусмал ингээд нөгөө ухаан суугаад идэх юм уу эсвэл ингээд болж болохгүй байгаа тэр нэг амьдралынхаа тэр өөрийнхөө гаргаад байгаа тэр зан характерч байт юм уу өөрийнхөө тэр гаргаж байгаа үйл хөдлөл төрөж байдаг юм ингээл цэгнэлт хийгээл дандаа ингээл нэг анализ хийгээл тэгээд нэг ухаан тэрээрээ бас нэг жоохон тэлдэм болов гэж боддоо шүү дээ. Мэдээж хүүхэд насны бодсон бодол амьдралыг тэр харж ирсэн үзэл өнөөдрийн энэ өндөрлгөөс өнөөдрийн энэ яг энэ цаг хугацаа ингээд шал өөр тийм амьдралыг өшөө ингээд хоёр хараад тэгэл миний бол яг тэгтээ тэр хүүхэд насны тэр нэг халуун дулаан тийм элэг бүтэн сайхан гэр бүлтэй болно гэдэг бодол маань л одоогоор ингээл бэлчээл өрхөн дотор ингээл За баярлаа. Тэгээд ерөнхийдөө бол манай арай их урт юм байна. Ерөнхийдөө бол бидний үндсэн асуултууд бол болсон. Дууссан. Тэгээд харин одоо нэг онцгой асуулт байна. Тэр асуулт маань ийм сайхан ингээ хоёр урлагийн ийм сайхан гэр бүл орж байгаа юм чинь яагаад ингээ өнөөдөр манай үзэж байгаа хүмүүс сайхан хайрын дуугаар бэлэгэрч болохгүй гэж тий болох уу? Болох уу нэрээ? Нэг сайхан хайрын дуугаар дуулчвал тий. Энэ дуу ч л үүдэх байх тоо. Би ч одоо яах тий. Би нэр сонноос сая тоглолтын дээр оног гуйжгаад дуулсан байхгүй. Тий. Мэдээж нөгөө бас хандаа сюрприз арих гэдэг. Гэрлэг тавих гэдэг. 10 гаруй жил ханилчаад хоёр хүүхдээ гаргачаад гэрлэг санал тавилаа шүү дээ. Яг үнэ гэлгээд. Тэгэл одоо гадаад бол тийм байхгүй гэлээ тий. Байдаг бах уу тий. Зээ чамаагүй гэрлээ. Би тэгээд бодоод байгаа байхгүй. Тэгээд одооны энэ залуучууд ингээд нэг амьдралыг ингээд өөрсдөө болгочоод тийм өөрсдөө сайхан бүтээчээд ингээд бас гэрлээд мэдээж эмгтэй хүн гэдэг чинь тэр даашин зүмсэн гэдэг чинь хамгийн гоё мэдрэмж юм байлээ. Тэрийг ингээд яг тэр нэг хормын ордны тэр өндөр шатаар алхаж яхад эрэгтэй хүн тэгээд тэр хайртай өмнө тэгж тэр цагаан даашин таарах хамгийн гоё мэдрэмж юм байлээ л дээ. Тэгээд тэр би амар их хуйлсан. Яг уйлт юм байлээ. Би их хуйлхал л дээ. Тэр гэхдээ нөгөө ингээ хормын ордны шатаар дээшээ гараад аян яваал. Тэгс амар гоё мэдрэмжтэй. Одоо бодсон чи амар. Яг нэрээ ийм цагаан балаажаа өмсөх ямар мэдрэмж төрсөн. Яг ингээ палаажтай ингээл бүх ингээл хүмүүс ингээл чамд ямар мэдрэмж төрсөн бэ? Ингээ нэг сүнэ үлгэр шиг санагдаад ш надлаа. Тэгээд ингээ удаан мэдэрмээр байсан чинь трөх гэж дууссан. Дараа. Нэрээсээ харамсан сууш юм. Харин айгүй хурд. Би яаж нөө болох юмд айгүй их санаа зовд юм биш хүн чи одоо ингэвэл яах вэ? Одоо яах бол гэд. Тэгээд палаж өмсөл ингээл нүүр мөрөө бодуулаад үсэн янзлуулаад талин тарсан чинь нэг сэн өөртөө ихгүй. Тэгээд яа одоо хурмын ордоо чи яах бол өчнөө бол ах нарт өнөр цуглан муулна гэл ийл амар сонь юм санаа зовоол идэв лээ. Тэгээд яг ингээд хурмын ордны тэр шатаар ингээд яаж нөгөө манай хоёр охин урд ингээд хоёр адилхан балааж өгсөн урд алхаал. Тэгээд ингээд хаалга яг ингээд нээгдээл ая яваал. Тэгээд гисэн чи ингээд хоёлаа яг ингээд чичрээд авч байгаа. Идрээ чажиж чичрээл би чичрээл тэгээ ороод хоёлаа бас зөндөө. Тийм ээ. Тайцны хардгаас шал өөр байгаа юм зү. Нэрээс яг айгүй хэцүү юм лээ тий. Зүрт ингээл юугүй энэ дээр ингээл хамаг юм. Хүмүүс тэгэл хэлээ ямар ойлгохгүй юм бэ гэл тэгээд идэв. Чи угийн цаараас ингээл уйлаад идэх юм байлээ шүү дээ. Тийм их давлуулж тэгээд. Тэр бол би аз жаргалын нэг юм шүү дээ. Бүх юм гоё болчоо тий. Тэгэл ингээл нэг нөгөө хөрмөө игээл ханигаа гоё цагаан даашин нэг бүр ингээд бүр цаанаасаа ингээд бүр за би энийг л хийхин төлөө ингээд бараг амтсан юм шиг санагдаа. Тэгжэл одоо яаж ийсэн нэгэ. За тэгээд нэг хайрын дуу гэхэрч ямар дуу байна? Хэ? Мэдгүй чи өөр л хойлоо нь хосвогно явчих юм нэг одоо. Өө за тэгээд таа. Би тэгээд нөө чи бид хоёр гэдэг амар олон гоё гоё дууч дуулсан. Тэгээд бид хоёр бас би нөгөө түрүүн нэг юм ярьж хадуур авчихсан байсан. Хантайгаа гуйж байгаа дуулсан байхгүй. Тэгээд тэр дуулуулаад тэр нөгөө сюрпризээр бариад тэгээд хамт дуулах. Одоо тэр бас нэг тоглолтын дээр бас гоё тэр хүмүүс ирж байгаа хүмүүст гоё сюрприз арих хамт дуулсан. Гэсэн чи одоо манай хүн
Одоо нэг хоёулаа дуу хийчих үгээд одоо уугаа. Бүр амтцсан биз дээ. Өш би бүр цомгоо гаргая. Одоо яах вэ? За тэгээд залуу хосуудаа ийм гоё бас нэг гэр бүлийн жор те бас нэг гэр бүлийн зөвлөгөөг өгдөг ийм гоё нэвтрүүлэг гэдэг та хоёртаа бас ажлын амжилт хүсье. Тэгээд амьдсан сайн сайхан хүсье. Тэгээд бид хоёр чи бидэн хоёр гэж дуугаа нэг одыг дуулъя те. За. Бид мамалаа дуудаагүй учраас ойлгож сонсоо. Нэр Хаалаа малаа жоохон сонирн болчихсон. эмэгтэй хүн ингэдэг штэ бас зүгээр мэрэгжлийн талаас айлтээ. Жүжигчд ч гэсэндээ бас байдаг. Төрөөд ингээд нялх бийтэй байх та. Эмэгтэй хүний тэр амьсгаа гэдэг юм жоохон тийм хэцүү байдаг. Тэгэхээр бас заах юм шиг. За. Алтан нарийн тоноогийн алаг дэлхийг гэрээгэвэл хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн хос багнан чи бид хоёроо эвдэж уулсан таван хааны эхлэл төгсгөлн чи бид хоёроо. Гайвэг Бид яг дуулах гэж тулгамдаад байна. Гоё ястаа гоё. Ингэж ястаа дуулж байгаагүй байна. Йоо. Яна тулгай зүмээ. Тэгэхээр дууч чи ингээд шууд дуулахад аюу бэлэн явт. Бид нар чинь бие бэлтэн ингээд аюу хэцүү юм байна. Йоо. Сайн нэрнээ сонноос нөгөө амар хосууд бид хоёрт амар санал тавиад дуулж өгөөч гэдэг. Тэгээд төрх нилээд өгчихсөн. Оноо. Тэгээ бүр сүүлдээ нөгөө хөлн хавгнаад дүүбэлт нь орхоо хэлтэй явсан шүү. Тэгээ бүр дараа нэг амар олон хүмүүс яриад за бистэ үнэхээр болохгүй. Бид хоёр очиж дуулж өгч чадахгүй. Манай ихнэр ингээд тэгээд бас очиж дуулж одоо өгөөгөө татгалцсан хариу өгсөн. Хосуудаас бас энэ дашруу дуулж болж байна. Дараа жил бол бид хоёр одоо зөндөө очиж дуулж байна. Дараа жил бүр хэмээн бүр шин зөндөө дуу гаргацаж байх юм бэ те оноо байна. Тийм шүү. Мэргэ шүнэ. За тэгээд өнөөдрийн хосын жор маань бол бас их онцлогтой хоёр сайхан уран бүтээлч оролцсон. За тэгээ уран бүтээлч гэр бүл ямар хосын жортой байдгийг та бүхэн харж авлаа. Уран бүтээлч хүний одоо амьдрал ямар маркаар үргэлжилдгийг энэ хоёр хосын маань ярианаас та бүхэн олж харсан байх гэж бодож байна. За тэгээ та бүхэн энэ дундаас маш олон сайхан жоруудыг бас тэмдэглэн өөрсдөө хадгалан үлдсэн байхаа гэж бодож байна. Ер нь асуудаа хэлэхэд нэг тусдаа хосын жор гэдэг дэвтэр гаргацгаарай. Тэгээд бичээд аваад байгаарай гэдэг. За тэгээд хоёр сүүлийн хормыг үлдээж байна. Сүүлийн хормыг магадгүй одоо шинэ жил ойртож байна. Эсвэл эцэг эхтэйч гэдэг юм уу те баярлсан, талархсан тэр зүйлсүүдийг хэлээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийг өндөрлөё гэж бодож байна. За тэгээд амьдралдаа баярладаг одоо баярлаа гэж хэлэх ёстой өчнөө хүмүүс байдаг. Тэгээд тэр болгон оноо тэр бас хэлж чаддгүй шүү. Тэгээд аав ээжтэй мэдээж үргэлж баярлж явдаг. Ах дүүстэй бас үргэлж баярлж явдаг. Тэр дундаа бид хоёрыг түшиг бас тулгуурлсан олон сайхан ах эгчнэр найз нөхдүүд маань байгаа. Тэгээд та бүхэндээ гэр бүлд нь бүр хүүхэд нь инээд хөр цалгиасан 2019 он аз жаргалтай авахтаарай гэж хүсэн өрөөё манай гэрээлийн зөв. За. Тэгээ бүх үзэгчдээ шинэ оны вин төргийа. Баярлалаа. За баяртай ингээд та бүхэн шинэ ондоо сайхан гаргаараа. Тэг Монголд очиж бүгдээр бас сайхан уулзалтъя. За тэгээд шууд залгаарай. Коми. Мама гэрээ хаалга нээл. За. Тэгээрээ. За баяртай. За баяртай. Жаргалтай оролдон дарстай хүндөрөн жаргалтай шинэ давхцсан бид бүхэн жаргалтай сарны гэрлэр дамжин засан бударна их ялдан дурлалмен зүрхэн дотоод өвдөднө
хэрэгтэй чи бид хоёр дахиад мөнгөн үүдийн тэнгэр доо гацар модоо чимнээ Урдурдааны үсээ хайр жаргалтай Орилуун дарстай хундан өргөн жаргалтай Шино шингид авцсан бид бүхэн жаргал